Yo, what's up guys? За бүгдээрэнд энэ хөвчлөг үрж байгаа өглөө өдрөөрөө мэндийг хүргэе. За тэгээ CS:GO skins маань дараагийн бичлэг эхлэхэд бэлэн болсон байна. Let's go. Тэгэхээр өнөөдрийн бичлэг дээр бол хэдүүлээ нэлийн гоё юм хийх гээд бодсон байна. Тэгэхээр тэрний юу гэхээр CS:GO weapon case гэж байдаг. Одоо алдартай хамгийн дэлхий дээрх баг хамгийн үнэтэй скинүүдийн нэг гэж хэлж болох 661 AK гарч ирдэг тэр кейсийг бол нээх гэж байна. Тэгэхээр энэхүү кейс маань бас нэлийн үнэтэй болохоор хэдүүлээ мэдээж бажтаа бол бэлтчихсэн байгаа. За тэгээд хамтдаа нээцгээе. Догжилтойгоорой. Лайк дараад, subscribe дараад үзээрэй. Баярлалаа. За тэгэхээр кейс маань бол энэ ерөнхийдөө энэ Counter Strike cases дотор байдаг. За Counter Strike cases дотроос weapon case маань бол нэг ширхэг $99.7 гэж байгаа. Тэгээ ер нь бол маш үнэтэй кейснүүдийн нэг. Гэхдээ буцаагаад болвол мэдээж кейс маань бол бас нэлээд үнэтэй скинүүдтэй гэдгээр бол алдартай. За голдууд бол карамбит бол M9 тэгээд flip knife байгаа. За голдууд бол Yoz 6, gat knife байна, flip knife, gat flip тэгээ энгийн bayonet тэгээд карамбит болон M9 гэсэн утганууд байгаа. За тэгээ хамгийн үнэтэй утга нь бол M9-ийн карамбитийн Crimson Web болон M9-ийн Crimson Web скинүүд байгаа. За тэгээд эндээс бол карамбитийн кейс харданд мөн адил унж байгаа. Тэгээд карамбитийн кейс харданд бол бас blue gem нь бол амар үнэтэй гэдгийг бол надад илүүлдэг бүгдээрээ мэдж байгаа. За тэгээд OP-ийн lightning strike байна. Lightning strike-ийн үнэ нь бол StatTrak minimal wear $1482 гэж байгаа. Дээдл нь бол ийм байна. AK-ны StatTrak factory-ийн үнэ $1205 гэж байгаа байна. Clock-ийн Dragon Tattoo байна. За Desert Eagle-ийн Hypnotic байна. M4-ийн Dark Water, USP-ийн Dark Water. За энэ гурав бол хамгийн бага үнэтэй нөха. StatTrak factory-ийн Ultraviolet бол $224 гэдэг юм байна. AUG-ийн Wings бол $3761 гэж байна. За MP7-ийн Skulls бол $3259 гэж байгаа юм шүү. За тэгээд иймэрхүү үн ханштай скинүүд энэхүү кейст бол агуулгадж байна. За тэгээд хэдүүлээ нээцгээе. Би бол жоохон за эндээс бол Dragon Tattoo бол мэдээж боломж өгдөө. Minimal wear орж ирсэн $229 ганцаархта ганцаараа баг кейснийхээ 3 кейснийхээ амийг баг дааж байгаа. Дахиад Dragon Tattoo орж ирсэн. Dragon Tattoo дахиад minimal wear. Одоогийн байдлаар бол бид маш алдагдaltaгүй явж байгаа. Ер нь 3-аар нээхэд бол ямар нэгэн байдлаар Dragon Tattoo орж ирэх юм бол баг бид нар амиа буцаагаад авч ийн гэж хэлж болно. За ийшээ орох юм бол нэлийн ашиг хийх байх. За AK case харданд factory-ний орж ирсэн. За дээрэс нь lightning strike-ийн op minimal wear орж ирсэн. $769 болон $649 нэлийн дэжгүй ашиг хийсэн. За үргэлжлүүлцгээе. Энэ удаа харин gold унгаах үгүйг бол сайн хэлж мэдгүй байна. Өмнөх бичлэгүүдээр бол хэдүүлээ нэлийн дэжгүй gold-уудыг унгаагаад дсэн шүү дээ. Ийшээ орохгүй юм байна л да. Яг очихоос өмнөх нь зогссон. За Dragon Tattoo орж ирж байна. Тэгэхээр баг амиа барьчихж байгаа юм болов уу? Minimal wear-тэй. Окей, амиа барьж байна. AK case hardand руу орцсон. Гоё байна. За field tested condition дээр нь бол $250 44 цент гэж байгаа юм байна. Окей. За 3 wings орж ирнэ гэдэг бол энэ бол амар хатуул юм боллоо. Hypnotic Deagle орж ирж байна. За ер нь бол алдартай YouTuber-ууд те Hypnotic гэдэг Deagle-ээр бол маш их trade up хийдэг Deagle-үүдийн нэг байгаа. Ялангуяа одоо маш өндөр float-тай Hypnotic Deagle-үүдийг барьж аваад дээш нь маш өндөр одоо float-тэй case харданд руу trade up хийгээд байгаа харагддаг шүү дээ, тий. За M4-ийн Dark Water орж ирсэн. Энэ чинь Lightning Strike Lord юм шүү. Энэ чи ягаа юм бэ, тий. Case харданд ч бас ягаа. Окей, field tested. Тэгвэл буруу information өгсөн биш. Уучлаарай. Саяныхыг мартаарай, guys. Окей. Одоо тэгээ 5 ширхэг Lightning Strike-аар нэг хутаг гаргаж болох уу? Хутаг гаргасан чинь энэ тэ Gat Knife-ийн юу чинь тэ
Gatnaife-ийн Force DDP-80 field test-тэй гараад ирвэл бас жоохон гонжигтай л тий. Алуу бидэнд case hardened хэрэгтэй. Case hardened factory new stat track хэрэгтэй. Let's go. Oh no, battle scar дунсан. Гэтэ battle scar дунсан ч гэсэн ерөөхдөө бол аймаа бирчиж байгаа. Бид нар яг үндэ battle scar дунсан ч гэсэн баг зэрэг ашиг хийж байгаа бүр. Dark water $100. За окей 150 гаруй доллар болж байна. Скаас 3-аар орж ирэх юм бол баг ашиг хийхгүй баг сүрэл гэж орж ирээд та. Hypnotic за ийшээ жоохон гудралт яваад ихэлсэндээ 239 гэдэг чинь хэдүүлээ ойролцоогоор нэг 4 удаа батлах боломж бол баг байна. Dragon Tattoo орж ирсэн, Dragon Tattoo орж ирнэ гэдэг чинь болов боломжийн Star Trek-тэй minimal wear-тэй $749. Окей. Very good. За энд баг амиа барьж чадхааргүй харагч та. Гэтэ яах вэ зүгээр ер нь бол дандаа нэг 70-80% бол баг шахав бариад байгаа. Star Trek minimal wear-тэй болсон. Ингэнгүүт бид баг 2 баг л хүрнэ. Одоо орж ирснээсээ нэг юм зараад дахиад сүүлийн сумаа тавьцгаая. Одоо ингээд сүүлийн сум. Бидний сүүлийн сум дээр Scars 2 Ultraviolet SG 553 well-worn condition-тэй орж ирсэн. Окей. Хэдүүлээ 7018. Яг үндэ ашиг хийцэн байна. Тий. 7018 яг үндэ ашиг хийсэн байна. 5800 орсон гэстэй юу вэ? Амар ашиг хийсэн юм шүү дээ. Тэгэхээр ерөнхийдөө бол CS:GO weapon case бол нэг иймэрхүү байна. Гэхдээ ер нь бол case-ний хувьд бол маш үнэтэй. Энэ одоо энгийн CS дотор задлагддаг хамгийн үнэтэй case гэсэн үг. Тэгээд энэхүү case-нд маань бол иймэрхүү айтемнууд байдаг гэдгийг бол үзүүлсэн. За тэгээд сайт дээр бол та DVK promo кодыг ашиглаад орох юм бол та анхудаа бүртгүүлж байгаа тохиолдолд танд $0.5 бол үнэгүй өгч байгаа. За мөн дээрэс нь та deposit болгон дээр мини промо кодоор 10% бонусыг авах боломжтой байгаа шүү. За мөн дээрэс нь одоо юу гэдгийг та стримээ үзэж байгаа тухайн цаг үед одоо би стрим дээрээ тогтмол CS:GO skins рүүгээ орж байгаа. За тэгээд тэр үед миний гифтүүд яг ямар байгааг бол стрим дээрээс харж байгаа. Та мини промо кодыг ашиглах юм бол мэдээж тухайн үед гифтүүдэд бол оролцох боломжтой болж байгаа шүү. За тэгээд энэхүү удаагийн бичлэг бас таалагдсан гэж найдаж байна. За бүгдээрээ лайк болон сабаа дараад үзээрэй гэж уриалмаар байна. За тэгээд бичлэгтэй хамт байсанд баярлалаа. Дараагийн бичлэг дээр ямар одоо CS:GO skins-с ямар харьцаг задлуулмаар байна, case battle хийлгмээр байна уу, upgrade хийлгмээр байна уу, өөрсдийнхөө бодлыг бичиж үлдээгээрэй гэж хэлмээр байна. За тэгээд үзсэнд хамт байсанд баярлалаа. Баяртай.